Өөрийн нэгцэд үзүүр та бүхэн эдийн засгийн мэдээг хүргэе. За тэгэхээр дэлхийн дахинд бол одоо алтан бөгж эмэг, за алтан одоо гоёл чимэглэлийн хэрэгслүүд бол тренд болоод үргэлжилж байна. За цаашдаа бол одоо бас энэ Америк нэгдсэн улсын тарифтай холбоотой бодлого шийдвэрүүдээс үүдэлтэйгээр бас алтны унц үн ч гэсэн өсөд байна. За өмнө байгаагүйгээр буюу анх удаа $3,300 бол давчсан байна. Тэгвэл алтаар бүтээсэн гоёл чимэглэлийн одоо яг энэ эрэлтээр бол хятад болоод за мөн энэтхэг улс орнууд бол дээгүүр чагсдаг, үйлдвэрлэлийн хувьд ч гэсэн. Тэгвэл манай улсад жишээлх юм бол яг энэ алтан бөгж болоод за эмэг хэмжлэн гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн үйлчлэгээр нь ямар байна вэ? За тухайн зах зээл ажиллаж байгаа хүмүүсийн хувьд эдийн засгийн одоо эргэлтэнд оруулахад тулгарч байгаа асуудал бэрхшээл нь юу байна вэ гэдэг сэдвээр энэ удаагийн дугаараараа та бүхэндээ болондоо хүрэхээр бэлтгээд байна. Тархчуудын урлаж байгаа хөөрөг болоод за чулуу засах, гоёл чимэглэл, за гар урлаг гэх мэтлэн эдгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь өөрөө соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт бол хамаардаг. За ингээд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хувьд бол за тэр дундаа яг энэ дархчууд, урчууд, за мөн энэ гоёл чимэглэл үйлдвэрлэгчдийн хувьд тулгамдаад байгаа асуудал нь хамгийн ихэнд бол одоо түүхийн эдийн олдоц байна. Тэр дундаа бас одоо манай улсын хувьд бол Солонгос болоод Туркээс бол бас туслах материалуудаа авах нь их элбэг байдаг. За гэтэл тухайн одоо туслах материалуудыг импортлж авах одоо гайлын тариф нь өндөр байдаг ч юм уу. Тухайн туслах материалыг худалдаж авсан үнээсээ 5-6 дахин үнэтэй одоо гайлын татвар төлөх ч юм уу. Иймэрхүү зүйлсүүд бол гарч ирж байна гэдгийг бол үйлдвэрлэгчид бас онцолж хэлж байсан. Тэр алтны олдсон одоо тийм Монгол банкны тэр 5% нэмэлттэй одоо авахаар одоо биднэрт бол нэг бараа борлуулалтын үн нэмэгдээд тэгээ зах зээл дээр бол бидний бараа зарагдах боломжгүй болж байгаа гэсэн. За мөн энэ салбарын жишээлх юм бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн одоо жидүүд дэмжих зээл ч юм уу тиймэрхүү зээлүүдэд бол хамрагдах боломж байдгүй гэдгийг хэлж байна. Яа тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэгчдэд олгох зээлийн үндсэн шалгуур салбарууд донд бол яг энэ гоёл чимэглэл болоод за дүрслэх урлаг хэмжлээ эдгээр чиглэл үйл ажиллагаа явуулж байгаа урчууд болоод за уран бүтээлчид, үйлдвэрлэгчид бол багтдаггүй юм байна. За тийм учраас банкудаас бизнесийн зээл хэвчлэн авч одоо өнөөдөр хүртэл явсан гэдгийг хэлж байна. За жишээлх юм бол яг энэ гоёл чимэглэлийн салбарт л гэхэд Монгол улсад 1990 оноос хойш бол нэг 7 үйлдвэрлэл тогтмол үйл ажиллагаа явуулж байсан. За дундаас нь 1-2 нь болоод одоо жишээлбэл дампуурлаа гэхэд дахиад нэг шинээр 1-2 ч юм уу үүсдэг. За ер нь бол нэг төдийлөн яг энэ гоёл чимэглэлийн салбарт жишээлбэл гоёл чимэглэлийн үйлдвэрлэл бол төдийлөн хөгжиж чадахгүй байгаа гэдгийг хэлж байна. Айгүй хүнтэй байдгаас гадна олдс маш бага. Тэгээд хоёрт нь болвол татвар, гуравт нь хүний нөөц, дөрөвт нь одоо нөгөө байгаль орчны яамнаас өгдөг химийн бодисны тусгай зөвшөөрлөх гэж байдгийг. Тэр иймэрхүү хүндрэлтэй асуудлууд маш их тулгамддаг. Түүхийн эдийн хувьд энэ олдс муутай гадаад зах зээлээс дотооддоо алтаа хийж болох шалтаа өөрөөсөө дотоодоос авч чаддгүй. Тэгээ хувь чэйж дээр гар дээрээс усуудаас авдаг. Тэгээ энэ гар дамжуулалт энэ одоо бизнесмэнүүдээс юу чэйжүүдээс авдаг. Мөнгө чинь 150 мянга болцсон тийм ээ. Ардчийн грамм нь одоо 360 хүрсэн байна. Тийм ээ. Тэгээ бас шүүр бас маш хүнтэй болж байна. Тэгэхээр энэ нь одоо хойштонч бас шүүрүүд бүр ховордох өнгөтэй. Тийм учраас би тэр түрүүний хэлдэг юу зүйлийг ийм арай жаахан бага байгаа дээрээс энэ дэлхийн энэ ховордож байгаа баялагийг татвар матургүй оруулж ирэх бодлого бариасаа гэж ингэж ийм нэг бас тавих юмсан гэж ингэж хүсэж байгаа юм. Гоёл чимэглэлийн салбарын хувьд гэхэд дотоодын одоо яг энэ гоёл чимэглэл эмэг бөгж гэх мэт эдгээр одоо бараа бүтээгдэхүүнийг худалдаа авж байгаа эрэлтийн одоо яг нийт зах зээлд эргэлж байгаа эрэлтийн ердөө 10-аас 15%-ийг нь бол дотоодын үйлдвэрлэгчид бол хангадаг гэсэн мэдээлэл гарч ирж байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэлхийн зах зээлийн мэдээллийг харах юм бол нийтдээ 2.2 их найт төгрөг эргэлддэг гэсэн ийм мэдээлэл байна. За ингээд нийтдээ 29.5 сая ажлын байр бий болгож байна гэж байгаа. За ингээд экспортын хувьд гэхэд 253 тэрбум долларын юм бол экспорт жилдээ бол хийж байна гэсэн ийм мэдээлэл соёлын яамнаас бол гаргаж ирсэн. За тэгвэл Монгол улсад болохоор 2021 оны байдлаар нийтдээ 11,000 гаруй бүртгэлтэй одоо аж ахуйн нэгж байгууллагууд байна. За эдгээр нь бол одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын 6.6%-ийг нь эзэлж байна. Харин дотоодын нийт бүтээгдэхүүнээр авч үзэх юм бол
дотоодын нийт бүтээгдэхүүний 1.4%-ийг нь л яг энэ одоо соёлын бүтээлч үйлдвэрлэлийнхэн эзэлж байна. Ингээ орхигдсаар ирсэн учраас гарал үүсийн асуудал нь ерөөс бүгд одоо тодорхой болсон юм байдалд орчихсон байж байгаа. Тэгэхээр одоо Монгол Улсын одоо эрдэс баялаг тэгээ ашигт малтмын тухай хуулиар бол яг энэ дээр арт эзэнстэй компаниуд бол алтаа Монгол банкнд тушааж байгаа мөнгөө одоо хаанаас гаднаас авах их усрууд бас тодорхой болсон юм хэлж байлаа. Тэгээ яг тарчуудын хувьд бол алт мөнгө тэгээ эрдний чулуугаар бол бүтээгдэхүүнүүдээ хийж байгаа шүү дээ. За дархчдын уралсан хөөрөг, малгай, шатар, за бурхан гэмчлэн томоохон бүтээлүүд бол илүү их олонний анхаарлыг татдаг. За зах зээлийн ханш нь бол хамгийн багадаа бол 50 сая төгрөгөөс эхэлдэг гэсэн ийм мэдээлэл байгаа. Тэгвэл цаашид эдгээр одоо оюуны бүтээл туурвж байгаа хүмүүсээ дархчууд, урчуудын бүтээлийг бол оюуны өмчөд бол бүртгэдэг байх. За цаашлаад экспортлох боломжийг нээх хүрээнд бол багц хуулийн төсөл санаачлан хэрэгжүүлж байгаа гэдэг бас салбарын сайд онцолсон. За энэ мэтлэнгээр цаашид бол дэлхийн олон орондод соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд бол олон ажлууд бодлогоор хэрэгжүүлж байна. Харин Монгол улс за энэ хэмжээний зорилт тавьсан бол за үүндээ хүрэхийн тулд хуулийн одоо заалтуудаа нарийн төлөвлөх, за бусад улс орны жишээг бас харгалзуу үзэх, за өөрийн улс орны онцлогийг тусгаад мөн дээрээс нь үйлдвэрлэгчдийнхээ бас саналыг тусгасан одоо хуулийн нарийн зохицуулалт бол өгүүлэгдэж байгаа гэдгийг эндээс харж байна.